Dream Design 5 хүнд энэ өдөр мэндийг хүргэе. За тэгээ өнөөдрийн хичээлээр 5 хүнд одоо хагархай шилийн эффект одоо хэрхэн их талаар хичээл орох гэж байна. За тэгээ эхэлцгээе. За тэгээд энэ Jackie Chan-ы зурган дээр одоо жишээ аваад үзчихье. За тэгээ бидэнд хэрэг болох зүйл бол мэдээж таны зураг эсвэл за тэгээд хийхийг хүсэж байгаа бол адилхан Jackie Chan-ы зураг гэж болно. За тэгээд мөн одоо texture одоо нэг шилэн одоо texture. За тэгээд дараачих нь мэдээж хагархай шилэн эффект байгаа. За энийг сайн харах юм бол мэдээж Apple-ийн одоо лого байгаа харж байгаа. За тэгээд эхэлцгээе. За энэ түрүүнд Jackie Chan-ы зураг оруулаад за тэгээд хагархай шилээ оруулна. За тэгээд шууд шилээ оруулаад Ctrl A гэж бүгдийг итгэжүүлээд за тэгээд Ctrl C гэж хуулаад за Ctrl W гэж хаагаад за тэгээд Ctrl V гэж C-ийг ажиудах V. За ингээ гараад ирж байгаа. За тэгээд Ctrl T гэдээ дараад хэмжээгээ багасгаад за тэгээд Enter дарчих. За тэгээ энэ шилээ одоо скрин дээр тааруулна. За тэгээ скрин дээр тааруулсныхаа дараа одоо яг хаана яг тохируулмаар байна гэдгийг сайн харж байгаад за энэ болох байх. За тэгээ Enter дарчих. За тэгээд дараачих нь болохоор одоо энэ Lasso tool-ыг оруулж агаад за ингээд томруулж агаад за тэгээд нэг нэгээр нь хаглаад явна. Одоо шилийн. За тэгээд ингэж нэг аваад за гэж нэг аваад ийшээ нэг том хаглаад за яг одоо ингэж байгаа нь болохоор таны одоо шилийг одоо хагалж өгнө гэсэн үг. Шууд та яаж шилээ хагалмаараа нэгдгээ та өөрөө тэгээд шууд хийг явчаарай. Гэхдээ сануулхад айл болох энэ одоо шилээ одоо энэ зураастай айл болох тааруулж өгвөл илүү гоё бодтой. Тэгээд яг гоё таарч өгнө гэлээ. За тэгээ мэдээж хамгийн сүүлд ихсэн газартаа дуусгана. За ингээ болчлоо. Тэрний дараа яах вэ гэхээр одоо маск үүсгэнэ. За тэгээ маска энэ Alt товчтойгоо тэгээд энэ маск товч маус нэгэ дараад за ингэнгууд таны шил ингээд одоо шууд гараад ирж харж байгаа. За ингээд шил хагалчлаа. За тэгээд тэрний дараа яах вэ гэхээр одоо texture оруулна. За тэгээд Ctrl A, за C, за V, W, за тэгээд V гэж дараад за шил мэд жоохон том байх хэрэгтэй. За жоохон багасгаад за ингээд Enter. За тэгээд шилээ доороо оруулаад тэнгуү таны шил гараад ирнэ. За тэгээд opacity-г нь баг зэрэг багасгаад өгчнө. За тэгээд энийхээ дараа яах вэ гэхээр одоо энэ Alt товчоо энэ маск дээрээ дарж агаад за тэгээд доошоогоо ингээд хуулаад тавьчих. За ингэхээр яг таны зөвхөн одоо хагарсан хэсэг нь л зөвхөн тод болж харагдана. За тэгээд одоо энэ шилний одоо энэ хэсгүүд одоо жоохон химэл харагдаж байгаа. За тэгвэл энэ дээр нэг арга нь болохоор одоо Bevel Impulse руу орж агаад за шилийг илүү гоё одоо бодтой яг хагарсан юм шиг одоо 3 жест руу оруулж өгнө. За жоохон багасгаад setting жоох ихсгэж өгөөд тэгж хар хэрэгтэй. За ийм багт болно. За тэгээд мэдээж сүүдэр хэрэгтэй. Одоо гэрэл тусч байгаа нь. За тэгээд сүүдэрл setting нисгэж агаад за одоо ингэ харж байгаа. Одоо ингэ сүүдэр ингээд яг хийж өгч байгаа. За дахиад жоохон том болгоод баг болгосон. За энэ илүү тод болгож өгнө. За ингэсэн дээр жоохон тод, жоохон бүдэгтрүү. За тэгээ боллоо. За ингээ окей дарчихна. За ингээд бидний одоо ингээ сүүдэртэй хэсэг нь боллоо. За энд жоохон одоо өнгө муутай байж байгаа. За тэгвэл шууд Alt Ctrl Shift E гэж дарангууд таны бүр их гарч ирнэ. За бүрэн их дээр шууд за энэ
hue saturation гэдэг л орж агаад за тэг colorize гэдгийг нь харуулж агаад за мэдээд синхэр өнгө илүү зөхөх бах. За тэгээд энийхээ дараа soft light. За ингэвэл илүү гоё тод болж өгч харж байгаа. За ингээд soft light. За тэгээд энийхээ дараа одоо жоохон нэгтрэлийн жоохон хэсгэж өгөх хэрэгтэй. За тийм учраас зүгээр image level жоохон curves руу орж агаад за жоохон хар ойл зүгээр ах. За ингээ окей дарч. За харж байгаа. Яг болсон байгаа. За яг энэ дээр би жоохон өөр хийсэн байгаа. Гэхдээ та энийг яг ингээ сайн харж байгаад хийчих болно. За тэгээд одоо энд нэг жоохон гэрлийн хэсэг гарч байгаа. За хэрвээ жоохон нэмэлт жоохон хэсэг нэмийг ивэл за тэг гэрлийн хэсэг рүү орж жоохон нэмийг ивэл гэрэл рүү орж аваад за optical place за мэдээж хэсгийг хаад Ctrl A Ctrl C W Ctrl V за ингээ хэмжээг нь багасгаад дахиад нэлээд багасгах хэрэгтэй. За enter. За тэгээд скрин дээр тааруулж агаад за тэгээд яг энэ гэрэл тусч байгаа хэсэгтээ тааруулаад жоохон сунгаад өгчих. Жоохон том болгоод за enter. За тэгээд энийхээ дараа яах вэ гэхээр одоо мэдээж энийхээ өнгийг нь одоо жоохон өөрчлөх хэрэгтэй. За тэгвэл өнгийг өөрчлөхийн тулд та зүгээр шууд hue шууд одоо image гэдэг рүү орж аваад за тэгээд hue saturation за тэгээд colorize гэдгийг тааруулж агаад за тэгээд өөрөө өссөн өнгөөрөө тааруулчих болно. За тэгээд окей дараад offset-ийг нь 90% хүртэл нь болгоод за ингээд бэлэн болж байна. За ингээд өнөөдрийн хичээл инхүү дууслаа. За тэгээд та бүхэн санал хүсэлтэй байвал Facebook руу орж юм эсвэл за тийм эсвэл миний блог руу орж одоо Dream Design руу орж за тэгээд өөрийнхөө одоо ямар хичээл одоо заалгамаар байна. За тэгээд эсвэл та бүхэн ямар тусламж эсвэл мэдэхгүй чадахгүй зүйл байвал би та бүхэн чадах хэтгээрээ туслах болно. За ингээ өнөөдөр хичээлийн хүү дуслаа. Баяр таа.